Мэндэлсэн өдөр өнөр жаргалтай өргөө гэрчээ үеийн олон хүчин цуглаардаа Үрдэж ирсэн андуутчээ удаан жарахын дэри хүсээ утах ирээдүйг зөвлөн ярьцаад уян дууныхаа бэжиг өргөё цэцэг алгасан баярын ширээ замрдаг болоо тавд маань бидний projektтэй наач хүртсэн их баярлаа. Тэгээд монголчууд Аз хүмүүс одоо нэг жарнаар одоо нэг хүмүүс болгож нэг мөчлөг болгож тоолдог юм ард хүмүүс ийм хүмүүс өнөөдөр аав маань 60-ныхаа одоо төрсөн өдрийг тэмдэглэж байгаа. Тэгээ хайр тавтаа төрсөн өдрийн халуун мэндийг хүргье. 1958 оны 4 сарын 19-нд аавын төрсөн байна. За ингээд одоо аавын бол 60 настайхтаа зөндөө олон үйл хэргийг хийж ихийг бүтээж ирсэн гэж бодож байна. А тэр дундаас маш бодиттой нэг бүтээл нь одоо бид нар юм байнамаа. За хоёр хүүхэд төрүүлсэн манай эгч Тэмүүхэ. За би болох ангивтэй байна. За ингээд одоо хоёр бас хүүхд гаргаж аав ээжээ үр ачаар нь баярлуулж гэж явж ирсэн. Тэгээд одоо манай дүү Тэрбэл байна. За манай эхнэр Эми. За ингээд манай гурван хүүхэд хамт ивсөө нэг настай амраа өнөөдөр өвөөдөө төсөөдрийн мэд хүрэхээр ингээд ирсэн байнамаа. Өнөөдөр хүрэлцээрсэн та бүхэндээ их баярлалаа. Тэгээд нөгөө багасаа ингээд хараад одоо аав минь ээж минь найз гэж бодож хатан санагддаг байсан хүмүүсээ бас зарим ингээд нэлээ олон жилийн дараа харж тэгээд маш сайхан санагдаж ингээд миний хамгийн ойр дотны найз нөхдүүд маань одоо миний 60 насны одоо ойр гэхэрч одоо ичээд байна. Нэг мэдээ 60 хүрчтэй байна. Тэгээ яг одоо хороогийн жам цоо тэгээд одоо ингээд тав нэгэ ирсэн маш их баярлж байна. Тэгээд одоо юуны өмнө өнөөдөр яг одоо 58 оны 4 сарын 19-ны өдөр би яг 60 жилийн өмнөх энэ өдөр энэ Улаанбаатар хотын 1-р төрхөд 40 мянгад одоо ингэж өсч хүмүүцээ. Одоо 19 нас хүртлээ. Тэгээд тэрнээс хойш бол үндсэндээ ихнэр аваад сансрын хүн болсон. Викрийн. За ингээд юуны өмнө өнөөдөр бол ингээд бас хүмүүс эцэг эхийгээ их бодд юм байна. Яг одоо бурхны орноос харж байгаа бах. Намайг одоо төрүүлж өсгсөн гэдэг бол үнэхээр одоо сэтгэл хөдлөмөр ийм одоо тэр хоёроо дурсахын арга байхын аргагүй. Тэгээд нэгдүгээрт хоёрдугаарт бас ингээд өнөөдөр ингээд хороогийн жамаар бас ингээд ойр дотны маань найз нөхөд тэгэл одоо дүү тэгэл одоо ингээд ойр дотны хүмүүсүүд маань бас ингээд байхгүй болсон байт юм байна. Тэгэхээр энийг бас дурсаж хүндэх ийм бас бодол төрж байна. За тэгээ хамгийн одоо
надад өнөөдөр их сайхан санагдж байгаа маань одоо ойр дотно одоо бид нар чинь дээд нь бараг 53 жил үргэлжлсэн байгаа юм шиг. Тэгэл хамгийн бага л одоо 30-аас дээш жил одоо бид нар ийм босоод байна. Тэгээд хэлэх зүг олдохгүй их сайхан баяртай байна та нарыг ингээд нэг дор харна гэж хэвээр ямар гайхамшигтай. За энэ Оросын Бямба гэдэг юм байна. За ингээд бид хоёр бол бас их олон жил 20 хэдэн жил одоо бид хоёр үерхэж байгаа. Миний найз юм да. Одоо та чи хэлж байгаа. 73 таа. Тэгээ одоо Бямба хөр дээр байна шүү дээ. Би нэг онцлог юм хэлээ. Тэгэхгүй их олон юм яриад бас хэцүү байна. Чулуутын болоор Бямба хчуудаа бараг 60 хүрэх гэж байхдаа надтай хамт завэр урсаад тэр хүнд ангиллын бол уулын болоор урсч явсан ойл Америкуудаа. Тэгээ чулуутын болоор 200 гаруй км яваас сэлэг нүрэлээ сэлэгээр урсаад тэгээ тэрнээс хойш бид хоёр нэг олон газар туул тэрэлж их олон газар одоо би ч нэг хэсэг бас аялал жуулчлал эрхэлж ирсэн шүү дээ. Тэр үед бол миний орчуулагч миний одоо жинхэнэ баруун харуулж явж ирсэн ийм одоо өхөл сэхэл дундуур явж ирсэн хоёр доо мэрэгжил нь бол одоо дипломат мэрэгжилтэй. Одоо Америкт бас их олон жил аль паасан. Англи хэлний одоо маш өндөр мэдлэгтэй боловсролтой юм байгаа. Гэргийн одоо нар мандах хичгээд их сайхан одоо ингээд энэ хоёр маань их олон жил ингэж одоо хамилж бид нар бас ингэж найзалж нөхөрлж яваамаа. Сэр Оджовын Тамира гэдэг хүн байгаа. За энэ манай найз болохоор одоо 65 хүрч байгаа. Тэгээд залуухоо юм шиг айгүй залуу юм байж байгаа. Манай 40 мянгаттай байсан. Дараа нь сансарт очиж амьдсан. За тэгээд сансарт бол одоо бас залуу зандаа үедээ бас ингэж жимж авсан. Таасаа. Бид бол бас Монголын арцлаа холбоонд одоо холбооны хашгир энэ чинь манай бүр анхны 90 оны анхны одоо кино үйлдвэрийн арцлаа холбооны салбар зөвлөлт одоо байсан манай ахны бэлдсэн байхгүй. Тэгээ олон жил битээр бас үерхэж би бас аавын хүндтэй аав нь бол их мундаг сэр одж байгаа гэж Монголын одоо нэртэй тийм түүх археологч юм байсан. Аюул сайхан Монголын түүхийн гой номуудыг одоо манай Тамира маань гаргаж байгаа. Энэ бол гой юм явлаа. Тэгээд Тамира маань одоо сайн эцэг, маш сайн эцэг, олон хүнтэй эцэг. Одоо хамгийн бага нь одоо 5 нас хүрч байгаа. Тэр чинь шилдэг одоо сайн сургууль идэл залуу аа шүү. За хүүгийн жаргалтай хаа гэдэг юм байгаа манай. Энийг багын найз. За гэргийн аюунаа бас багш. За манай жагаа бол одоо 30 гаруй жил математикийн сонгоны багш хийж. Маш олон хүүхдүүдийг одоо математикийн олимпиадын авраг болгосон. Одоо хүртэл багш хийж байгаа. Гайхамшигтай багш. Одоо стон гавьяд багш өгдөг бол одоо энэ жил авахаар одоо олон 100 шавнар олимпиадын арт мөнгө хөрөлтөөр хүртэж. Энэ бол багш минь асар том хөдөлгөөн. За бид хоёр одоо 40 мянгатын хоёроо эхлэлгүүрийн баруун зүүн талд хоёулаа хамт нийлээд 23 дугаар сургуульд 7 дугаар ангиас эхлээд хоёулаа чигээр 10 дахь хамт явсан хоёр доо. Тэгээд би бол жагаа бас ингэж боддоо шүү. Тэр үед одоо бас нэг хүүхд байсан болохоор тийм бид нар ч бас жоохон сахилахгүй дүрсгүй найз нартай байсан. Ороо татчих тийм нөхцөл дунд бас миний найз бас намайг татаж авсан болов гэж баярж боддоо шүү. Манай байр чинь бас миний багын найз нэгээд үлэн танхаа усууд үйлсэн. Тэгээ манай жагаач одоо намайг үнсэндээ гоё математик тухай болгосон. Хичээл тухай болгосон. Бие биендээ гоё харилцан төлж олон жил одоо 40 хэдэн жил одоо үргэлж байна. Тэгээд одоо дурсан жирүүл маш их олон юм бий. Авис маань бол
нисэгч хүн. Одоо 30 жил өнгөрсөн. Одоо өдөр даачи. ойн Нисэгч. айраа бүс юм байна. Баяраа юу. Маш олон. Одоо энэ хүн бас гавьд нисэгч болсон бодоо. Манай тамаа бол ойлгч юм. Маш их. Бид бол зүгээр л одоо бас сайхан найз үү. Одоо өнөөдөр бас ардсан холбоо, ардсан намын ажилтнууд хамтдаа хүчин зүтгэж явах гэр бүлээрээ бид нар бас олон жил найз нөхдөд яваа. Тэр бол одоо манай микрийн одоо онгон хөлт байгаа. Ордоор байна. Энэ хоёр ч хоёулаа одоо тэр байна. 40 жил за тэгээ яг бид нэг орсон. Тэгээ одоо залуу наснаас одоо манай чулуун цэцэг өнөө хоёр гэж инкватор дээр бас найзч ингээд гэр бүлээр одоо энэ отоо найзч яваа. Манай чука бол одоо нэгжлийн юм одоо нэгэн баг. Нэгэн баг шийдчихтэй. За инкватор бол Монгол хэлний багш. За ийм байгаа. За бид нар бол яг бас л одоо жаргал зовлоо дандаа хараас олон жил байж ирсэн да. За баярлалаа. Хамгийн алтан гэж байна. Өнөөдөр алтан гэж бас надад чинь 3-4 ах тавж байна. За бид нар бол залуу тэгштэй орноос эхлээд хамт одоо өнөө хүртэл одоо холбоотой яваа. Залуу тэгштэй орнонд байхад одоо зохион бүтээх тэр үрсэд байгаа 6 жил одоо хамт ажиллаж байна. За Сүхбаатар бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатар. За манай Сүхбаатар ч одоо бас сангийн аж ахуй дээр ярих юм бол бас би одоо энэ үндсэн дээр өдөөнөөс манай ангид их олон хүмүүс тэр дотор би манай Бадам гэмтгийн үр хангаас ирж байгаа. Энэ хоёртойгоо маш их татна байдаг. Бусдаас Улаанбуур дээр болохоор хотын хүмүүс болохоор бас их байдаг. За бидний хувьд бол бас одоо нам холбоо гэж ярих юм бол хэцүү ахмад байсан. Тэгээд одоо маш их олон түүгээр бас мөстөр болж байгаа. За ядагцсан үедээ бол бид бас нэлээд их хурцсан байгаа. За манай ганц юм бол одоо манай байн зөвхөн иргэдийн төлөвлөлтөд олон гараа. За бид хоёр одоо бас л одоо байн зөвхөн арчсан байгуулсан цагаас эхлээд одоо хамтдаа маш нохохад оруулаад одоо явж байгаа. Тэгэхээр сонгуулийн сурчлага бүхэн ийм байлаа. Канадаас явж. Манай бүрэн даваа энэ залуу хүмүүс төрч та нар одоо дандаа зургатаар хардаг баг. Дандаа муу хэлдэг дөө. Гэхдээ нэг ч ялагдж байгаагүй баян зөвхөн нэг ч яаж үзээгүй баян зөвхөн ардсан намын ялтаар одоо зохион байгуулж 10 жил болж байгаа. Энэ үнэхээр бас манай зохион байгуулж залуу. Энэ яагаад одоо ингэ миний хүндтэй хүн болоод байдаг юм. Манай туршгаа миний хүү бүр даваа хоёр нэгдүгээр сургуулийн тооны сонгох хоёулаа нэг төгссөн. Тоон бол энэ хоёр өссөн нүлтэй. Тэр толгойн бол өөр байж. За ингэж ирсэн их баярлаа. За энэ хүн бол 1990 оны ардсан хувьсгалт Сүхбаатарын талбай дээр үүсгэхэд яг одоо биеэрээ суусан байна. Үсгсэн зарж Батүр жилдээ. За энэ бол бас улс төрийн талаар болоод үнэхээр түүхэн гавьяатай хүн Монгол ардчлалыг хацаахад бол бас маш том нөлөө үзүүлж биеэрээ гэж авсан байна. За бидний хувьд бол бас 90 оноос эхлээд одоо үйлчлэж ирсэн. За манай хүн бол одоо хавууд дүүргийн ардсан холбооны дараа, хавууд дүүргийн ардсан намын дараа, хавууд дүүргийн иргэдийн төлөвчдийн хурлын дараа 3-5 зэрэг атгадаг нэг том дарга шүү. Байсан. Энэ зүгээр бид нар бол бас л одоо улс төрт
маш их олон жил явж байна. Бид одоо 90 оны одоо харьцаануудын нэг онцлог юм ярих нь онон болоор анх удаа битээр одоо 10 хоног завир өсөж байсан. Бас л ер нь завир аяллаар явна гэдэг бол биеийнхээ таньж мэддэг бишгийг туулдаг юм онцгой юм байдаг. Ингээ явж байгаа. Манай хүн бол бас ярих нь бол маш их олон төвийн хамттай. Одоо 28 он сураад онцлогсон юм чинь сургуулаа онцлогсон хойно одоо энэ бас нэг үйлдвэрлэл хамгаалалт болчиход байгаа. За ингээд баярлалаа. Бас их гайхамшигтай сайхан найз билээ. Өмнөөс нь их сургуульд анх одоо танилцсан биологи анги төгссөн их сургууль. За энэ бол одоо Монгол Улсын бокс спортын мастер. За усан аяллаар битээр бол бас 20 гаруй жил хамтдаа явсан. Чулуутын голд эгийн голд мөх зэрхээ үзээд явж байсан хоёроо. Тэгээд одоо энэ сайхан найзгаа ихээр фирийн сэтгэл баяртай байна. Одоо битээр чинь бүр айл их намаа залуутай гэжтэй орно байх. Хоёулаа бас зарим үед хийж одоо анх тэр сорилт клубыг байгуулаад тэгээ харин аль чадахгүй явсаар хагаад бассейнийг байгуулахад бас зүг явсан. Усан бассейн. За тэгээд өөрийн одоо эдэн жилийн өмнө хоёлаа сэтгүүлч төмөр мөнгөтэй гурлаа ингэж явлаа. Тэр киноменаар бол телевизээр бас гаргасан. Хоёр дэд удаа гарсан. Энэ бол бас манай арцсан холбоо арцсан намын бас л одоо анх үсэг байгуулагч нэг миний одоо бас л ойлгохгүй баг төргийн бас нэлээд сахгүй хүмүүс шүү. Долооны инженер мэргэжилтэй бид нар бол 10 дугаар анги хамтдагсан. 10 дугаар ангид уян гэж хамтлаг байгуулад манай бассейн гарчин байсан. Бөмбөрчин дээр манай жагаа байж бид 14 одоо юм хамтлаг байгуулж байсан. За тэгээд их сургууль бас бид нар чинь баян хамт 5 жил явж төгсөөд энэ хүмүүс эренблийн үйлдвэрт очоод тэгээд одоо эренблийн үйлдвэрийн инженерээр одоо баг 30 жил ажиллаа. Ингээ миний одоо бас л одоо зовлон жаргалаа хуваалцаж явсан. Энэ хоёр чинь дөнгөж залуухан гэрүүл болоод хөрмөө хийж хатал одоо жишээ бид нар хажууд нь найзынхаа хөрмөг ингээ одоо жагаа хөрмөө хийх хамтдаа ингээ одоо бид нар бол биеийнхээ хөрмөг дээрээс бүгдээрээ байж ирсэн. Яг залуу жагаа улаанаа ч гэсэн үү? Улаанаа болсон. Зүгээр маач гэсэн, гадамжны маач гэсэн, оюутан цагийн найзууд болохоор сайхан гэдэг. 10 жилийн найз шүү дээ. Манай тунгаас эрдэнэ хөлтөс бас инженерээр бас л одоо 30 жил ажилласан да. Одоо ингээд бас ажиллаж байгаа тийм үү? За энэ гурван найз маань гурлаа эрдэнэ байсан. Дөрвөө битээр бол бас нэрмэл байж авах наах тавьсан. За тэгээд манай бүрхүү чинь бас 90 оны тавьсан. За бид нар бас завэр уусч ирсэн. Ингээд яхаа улс төр энэ усмос чинь манай холбоотой болоо явж байна. За баярлалаа. За энэ хүмүүс одоо 90 оны тавьсан. Гой алтай. За 90 онд одоо Герман улсад Батүл, Зориг, Элбэг дорж эдгээр Монголын ардсан холбоо төлөөлж очиж одоо анх тэнд олон улсын гэрээ хийж ийгж одоо явж ирсэн юм. За сонгон хайрхан дүүргийн ардсан холбооны дараагаар бас олон жил ажилласан. Одоо ардсан намын ахмадын холбооны за ингээд бид нар бас улс төрт бас маш их олон жил явсан. Ингээд ярихаар 20-30 гэж явж байна. За баярлалаа. За ингээд маркет баяр хүргэе. Хотод явсан үйлчлэлийн журмын нөхдөд таамагт ноёд таттай нараас уулзахгүй. Тэгээ маркет бас энэ 60 насныхаа үед тохиолдуулаад манай маркет маань аяатуулаад за тэгээд дээр нь бас яг өнөөдөр 60 насныхын ойд тохиолж байгаа журмын нөхдөд баяр хүргэе. Та
та бүхний маань одоо нүр нөлөө та бүхний маань дэмжлэг энэ л үр дүнжтэй би ингээд та бүхэнд хий ёслоо. Одоо улсын тэр хүүхдийн тийм аврагын юм тусгай шагнал үүрэг авч ирсэн. Математик олимпиадад үстэй 10 хэдэн авах. Тий угаасаа ингээ манхах гоо эхнээсээ тэгээд ерөөсөө яасан угаасаа нэг тийм айртай зүйл байхгүй юм байна. Нэг жил хүртэл сараар тоолох юм ийм санаа шүү. Тэгээд анхнаасаа ерөөсөө цогцолтой анх тэгээд ирэхэд оюутан яг л үнэлтэд яг хичээл хийдгүү хоёулаа нэг гитар үзэл бидний баяр нөхөр байжсэн. Тэгээд цогцол нь ярьдаг байсан. Чи байгаа байдал чинь чиний сонирхол чинь тэр хобби мобби нэг чи ерөөсөө манай манках таа ерөөсөө амар юуны их баяр ерөөсөө тэр юу юм шиг байна. Зан характерын тэр одоо юу гэдэг тэр талаараа хайчмаас. Цогцол их болсон. Би тэгээд цаас маань баяр шамрын байт юм болоо гэж бодлоо. Тэгээд ерөөсөө чихэн тэгээд ахах гэж орсоор байгаа. Тэгээд сүүлд танилцаа. Тэгээд ерөөсөө тэр үеэс ахуулаад би ерөөсөө нэг миний найзын ахын чинь тэгээд би ах гэж тэр юугаар тэгээд бодлоочсон бол маань гэх юм. Тэгээд өнөөдөр жаарч байгаа. Баяр хүргэе. Энэ төрсөөдөр гэж чи хойш шүү. Жогмогч төрсөөдөр шинжил баяр янзын баяр байдаг гэсэн шүү. Тэгээ өнөөдөр бүгдээрээ сайхан чөлөөтэй сайхан байцгаая. Угаасаа тэгин гэж бодож цуглаасан. Тэгээд сая ингээд манкахын гэр бүл бүх одоо ингээд бүгд одоо ач нарыг харлаа. Үнэхээр сайн бүтээл хийсэн байна. Get me.
Манай Эйта болон сүртэй байгаа. Тэгээд найзтай бичүүхэн бэлгийг хавдуулъя. Сайн сайхан хэлсэн. Майкл хаан гараад баснаас хойш бид нэр уулзаг байгаа тийм ээ. Одоо бас дахиад баяр хүргэе. Оюундаа апар баяр хүргэе. Одоо манай яг тэргийг бас энэ тэр хатгацуулаад болов бас сайн ажил хийсэн. Энэ бүхнийг бол бас татвар үндсэн гэж бодож байгаа тийм ээ. Тийм учраас манай аймгийн хоёр дахь бас улаангүй стар гэж бол
боддгийм аа. Тэгээд бас үнэн сүлтэй байгаарай гэж ерөөд. За дээр нь бол энэ майкыг хүүхдүүдийг бол сайн мэднэ. Тэгвэл бодгол талын бол бас үнээр сайхан боловсролтой өндөр мэргэжил боловсрол эзэмшсэн аавуудыг бас сайхан баярлуулж байгаа. Ингээд ийм хүүхдүүд байна, ажил үйлсний өөртөө сайн яваа. Одооний амжилт хүсье. Дөрөв мугагийн талаар бас сайхан уулзах ерөөд хийж байна. Ерөөд бас багш баг. Хийж байна. Ингээд энэ цогцсон найз нөхөд майкагийн найз гэдэгтний бас найз ингээд бүгдээрээ эрүүл мас жаргалтай сайхан ерөөд хүсье. Мох цаашаа явах гэж тоё шинэ тосма уйлын сараа сүнотага Битээр нэгдүгээр ангиас 3 дугаар анги нэг ангид байсан. Ухааны амьдралын юугаар манай Арангад эмчээр томилсон учраас би Арангаа яваад 10 төгсөн төгсөд уулзаагүй. 10 төгснөөс хойш мэдээж боловсрол сургууль гэж цөмөрөө явсан. Ажил амьдралгээд явсан. Нэг хэсэг бол бид нар уулздаг олон жил болсон. Харин 90 оны тэр үед явцтай холбоотой одоо кинодэрс манай Тамирап дээр манай майкач нийслэл тэр хураг бат гэдэг нөхөр хангууд өдөр арайнаас багтаар энэ болтоо багтааргаас энэ хүн бол гоостаагаас Батан Дандин маань их сургуулиас Нүүрангаагаас Удаанхүү маань бас их сургуулиас тэр үед одоо 90 оны тэр арчсан хүмүүс бүгдээрээ санаа нийж ингэж хамтарч манай хэн сууж энэ бацгчүүдийн ханаас л дархан манай мөнх бат чинь мөнх батас. За ингээд бид 90 оноос хойш ёстой нэг завсар орох зайгүй ингэж олон жил үргэлж нөхөдөж нэг үйлсийн төлөө зүтгэж нэг үйл бодолтой хамтарч ингэж олон жил явж ирсэн. Хүний нөхөрлөд гэдэг бол ирүүдээс найз нөхдөс хамт олноос нийгмээс ингээд хүрээлээд найз нөхөддөг. Яг ийм сайхан найз нөхдөд бид нар. За манай майка бол за миний төвд ямар ч байсан би цаанч мууч юу ч тохиолдсон байнгын майкад ярьж зөвлөдөг. Энэ чинь ийм байна яг уу шөө энэ зөв энэ буруу юу. Бид нар байнгын ерөөсөө тийм салдгаа ийм сайхан нөхөрлөд. Тэгээд одоо бид гурав журмын нөхдөд нэг сэтгэлийн жижигхэн билгийг авдавч. Тэгээд энэ хүмүүс бас нэг гомодуудаад ашиг байна. Бидний үеийн чинь гитар байхгүй нэг жоохон гомдохгүй юм гэж байдгүй шүү дээ. Тэгээд яг нэг бас нэг дуу тарьчих. Үгүй тохтоогоо үчиж өчөөж ханасаа 우리 참아가 어떻던 우리들의 엄마 우는 죄의 허여서게 잊지 않아버렸어 우리 나름 무슨인지
санаад ганчилээ хараарагийн нэг жишээ намтын нэг дивээ ханины чамайга хайрдан юмсаа Мэкэгийн 60 насны аа баяртай мэкэ тавиругийн тэгээд бид бол харвагасаа ингээд үерхэд одоо үерхээ явж байгаа. Одоо дэхний бол мэдгүй бид мөсий багахад 50 насны аа хийгээд байж өндөр настай юм шиг харагддаг байсан. Алтан гарс өгдөг байсан. Тэгээд 60 настай бол бараг тийм 8 өчтөр байсан уу тэр мэдгүй. Тэгсэн одоо манай баярыг харахаар юу 50 60 нэг тэр үеийн нэг 40 настай нэг дараагийн ширээний хаар сууж байгаа юм шиг харагдав. За энэ бол яг нэг Монгол улсын нийгэм хөгжлөө дагаад ингээд хүмүүсийн нас уртсны нэг юм баталгаа юм уу гэж харж байгаа. Тийм учраас маань баяртай цаашдын ажил гэр бүлийн уртнаас удаан зэрэг улам өндөртгөн болоорой гэж хүсэн ёрой. Дээрээс нь майкгийнхаа даалнай мастер өдөр уулзаяа гэж. Нөгөө ингээд найзуудаас нь Монгол улсын төрийн тэмдэгтэй юу? Энэ Монгол тэмдэгтийг татуулсан юм аа. Тэгээ гарч ирсэн болон нэг урлагийн юм хийгээд агшгүй манай ярьж байгаа манай хоёр хүн нөө доошаар гэсэн. Айлын дулаач чимийн хот айлхан мөнгөөр уйлан тахна аллууди сорбоши дирвэ аллалте гушобоста Тэгэхээр тулгаа одоо Японд байсан бол манай хүн нэг суумод барьчихсан. Тэгээд тэр охтуудыг бид хүлээж аваад одоо усаар аялуулж исэн анх. За дараа нь бид нэг гэртээ байж гинт нэг өдөр маань баяр утастаад за чи хувцас үлдээд байж одоо би очлаа гэсэн. Яг цаг гэж мэдсэнгүү. Нэг юм цонхонд хийгээд нэг хэдэн хувцас үлдээ байжсэн чи гинт хүрээд намайг усаа аялд авч явсан. Тэгээ энэ ононгоор мэдээж одоо улсын баяраар урсчихсан баг 10 тоног урсаж онон бажийн одоо уулзур хүрээд тэр гайхамшигтай айдвэр бид нар дөнгөж хөдлөөд явж байгаа 100 м явуулгүй нэг чон ус одоо хөндлөн гарч бид нар бас бэлгшээж ингэж явсан юм аа. Тамай баяр бид нар бол энэ улс төр хамт явж одон удаа бас одон жаргалаа хуваалцаж ингэж явсан гоё. Тэгээд найзтай бас баяртай дээр нь бас хамтраад бас хөгжим тоглоно бас удаагүй. Тэгэхээр ч одоо сантрын Монголын баяр болно. Бас ингэж явдаг. Тэгэхээр найзтай одоо урт удаан нас сая одоо байсгээд өвчлээ хамт тэгээд өвчлээ одоо яг одоогүй шүү тийм ээ. Одоо бүгдээрээ бид энэ улаанхүү ихэр бол 75 онд 28 хамт өгсөн. Энэ 10 ангийн одоо бэцгийн багш би
10 гийн биеийн төвийн багш юм. Тэгэхээр би улам их бүтээл хийгээрэй гэдэг энэ цаа бүгийн одоо ер одоо тэр чимэд ховор юм байна. Тэгээд одоо хүчтэй байгаарай гэж энэ одоо бэлтэмдэг нэгдүгээр бэлгэлж байна. Тэр ясын цаапын засгийн газрын үндэсний төвд ингэж энэ бол ашигтай бүтээл яа. Одоо 97 нас үеэр Монголын хүнстэй зөвлөхөр ажилладаг. Тэгээ нойр гიშгэж хот явъя гэдэг энэ ном одоо бас ингээд энэ билгийг ингээд гардуулъя. За саяхан манай хүн судаалж хүнсний ассоциацийн 8 дугаар зөвлөгөө болсон. Тэгээ энэ бас урилгыг бас маань баяртай бас арай хөргөж амжаагүй нэ. Тэгээ энэ урилгыг бас зөвхөн төслийн зүртэй гэ. За энд одоо нас өндөр болж байгаа үндийн дотор жоо алтай байгаа. Үнцгэн дотор. Тэгээ одоо хэрэгцээтэй үедээ бас авч ирлээрэ гэдэг алтан үзгийг бэлгэлээ найзтай. За баярлалаа. Би бол маань баяр дарга гэдгийг манай баян зэргийн моохын дарга учраас бид хоёр бол одоо 2000 оноос хойш одоо ингээд өнөөдрийг хүртэл журмын ам хамтран зүтгэгчээр ингээд 17-18 дахь жилдээ явж байгаа. За ингээд тэгээд маань баяр маань өнгөрсөн 2016 оны сонгуульд одоо дүүргийн бас төлөөлөгчдод ингээд дүүрэгт ахмад төлөөлөгч манай хамгийн ахмад төлөөлөгч манай ахтар уралдааныг нээж ирсэн хүн байгаа. Тэгээд ингээд маань баяраа төрсөн өдөрт нь аз жаргал сайн самбатныг бүсийн өрөө гэр бүлд нь мөн аз жаргалыг бүсийн өрөөё. Бид хоёрын зүгээс зураг дурсаж байна. За тэгээд нам баярлалаа. Хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд энэ зургийг сонгох болсон шалтгаан маань баярах маань өөрөө маш их аюултай. За миний хувьд бол одоо нэг кинонд хэлдэг тэр төшөлтэй үе юм дээ гэдэг тэр зэрэг нэг уусыг төшөлтэй хүн дээ гэдэг шиг манай маань баярах маань бол үнээр мундаг төшөлтэй бид нартай дандаа нөмөр нөөлөг болж бидэндээ дандаа үлгэр жишээ болж ингэж мандайлж байдаг баярлалаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд баяр зүрх дүүргийн арчилсан намын хамт олноос одоо үргэлж талархаж одоо танд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье гэж хэлмээр байна. За баярлалаа гэж хэлчихээ. Манай найзыг 90 оноос хойш найз жоохон сайн найз болсон. Өнөөдөр тэгээд найзыг татах тэгээд баяртай байна. Тэгээд майчаа таваад гэр бүл нь авчаа сайн сайн За энэ 노래 누구야? 이게 많이 또 이 노래다. 산 분이 알다 산 앞에 배가 너희는 감기 산 앞에 어서고 듣는데 그 배가 아무한테 내가 그만 좀 했어. 그만 좀 대화 тэр хугацаанд бидний чинь айлгэр болцсон сансар байсан бид нар ч очиж хонжонжтой хичээдэг Орос сургууль төгссөн учраас хичээдэг хуулдаг бид нар аларын дэд чинь дан Оросоор хичээдэг хуулдаг байлаа тэр аяга мундаг байлаа одоо ч курсийнхаа хүмүүс өрөөрн дуудаж явдаг. Тэгээд энэ хоёртаа асарга сайн сайхан үсээ өнөр өтгөн болсон байна. Баяр хүргэе. Тусгай хүмүүндээ хоёр ч хоёр жоохон хүмүүстэй нэг хоёр настай хоёр жоохон хүмүүс байлаа. Бидний их настай байлаа. За тэгээд хоёртаа асарга сайн сайхан уртуудаа настай өнөр өтгөн гэр болоорой. Гэр бүл болжээ. Өшөө өнөр өтгөн болоорой гэж хэлээд оюунагч байгаа урьж байна. Ori midnere hosanaho dekhinga sohosik
Bulleno Amadura Sulis Nahu Namaratanda Sudara Amadura Yau Sangu Nasunda Zawa Elegedegyo Үүдэлгүй явсан яруу өдрүүд үүдтэй дэвшиг барайсан уйлаа онгууд аль аль авцсантоо амрын чи эргэн хүнд хараарай. Хайртай шүү чамдаа гэж хэлснүү яата хатны зангаар хайрсан юмсан хүсэлмэн янаг минь гэж магтснуу яата хүний дээдээр дээдсэн юмсан өргөө гэрээ хамт усгалоо үр хөвгтэй хамт өсгөлөө үтгсийн шалбыг өргөцөж явдаа үнэндээ жаргал зовлон хамт туулж явна. Эрхэж туйхаа чамайгаа гомдоосон бол уучир эхнэг хаяны халамжийг дутаасан бол өршөө энэ би сэтгэлээрээ би чиний байсан. Талын сэтгэл шиг танилцхан явтаа чамдаан би ирсэн тааны түрүү шиг анхлан явах чи миний эзэнсэнооны ивэр шиг одоо ч хамтдаа байна. Олон юм бодож чи миний бие гонхол одтой тэнгэрийн доор чи бидэн хоёр учирсан. Тэгээ оны политикийн иргэлтийн жаан өнгөрөөд дахиад хүн гээд оюун санааны хувьд шинээр тусган болов. Одоо би нэг их сургуулийн хүн Монгол хэлний ангиманд орж ирв. Жишээ нь одоо ингээ цаашаа айгүй хөгжих энэ оюун ухааны амьдрал ирэн ирж байгаа байна гэж ингэж бодож байна. Эндээ та миний одоо юунаас үнхээр нэг